Миний гаруцаар мессежэн дойлдэн заримдаа залхуу бүрээд уншиж амжирны устдаа. Орой минь үзэгчтэй. Өнөөдрийн улс төрийн тайм эхэлж байна. Өнөөдрийн байдлаар улс төрд онцгой үйл явдал бол улсын их хурл бол орон нутгийн сонгуулийн тов зарлагдлаа. Ардын нам арчилсан нам бие биендээ буулт хийж зөвшөлтөд хүрсэн. Ингээд 6 дугаар сарын 28-нд улсын хурлын ээлжид сонгуул болохоор болжээ. Тэгээ өнөөдрийн миний сэдэв бол ерөнхийдөө мессеж гэдэг үгийн тухай. Нэг хэсэг монголчууд болон ер нь хэвлэлийнх нь тийм бор шувуу нисээд, ийм бор шувуу нисээд гэж ярьдаг байсан. Харин сүүлийн үед тийм мессеж явж гэн, ийм мессеж явж гэн гэж ярьж өчтдөг болсон. Магадгүй энэ нь технологийн дэвшилтэй холбоотой байх л та. Гар утас хүмүүсийн хэрэглээ болоод удаж байгаа болохоор гар утсанд янз янзын мессеж ирд юм байна. Тэгэхээр би өнөөдөр ямар гар утсанд ямар мессеж ирсэн гэдэг талаар ярих гэж байна. За, өнөөдрийн эхний мессеж. Арчилсан намын дарга Алтан хуйгийг огцруулахаар арчилсан намын гишүүт дэмжигчдийн холбооноос санал оруулсан байна. Шаардах бичиг өргүүлсэн байна. Энэ ямар учиртай вэ гэвэл арчилсан намын дарга Алтан хуйг нь сонгогдсноос хойш намынхаа их хурлаар эрхэн баталгаачих ёстой байжээ. Гэтэл өнөөдөр хүртэл их хурл нь хуралддаггүй. Их хурлаа хуралдуулъя гэхээр болдгүй юм байна. Яа гэвэл зөвшөөрдөггүй юм байна. Тийм учраас ийм санал арчилсан намын дарга Алтан хуйгийг огцруулъя гэсэн санал гаргасан байна. Гэтэл ихэнх гишүүд нь гарман дээр морой солидгоо гэжээ. Гарман дээр морой солидгоо гэж Монгол ардын зүр цэцүүг байдаг. Гэхдээ би энийг их гайхаад байгаа. Юун гаран билээ гэхээр гишүүд дэмжигчд нь ингэж тайлбарлалт юм байна. Улсын хурал болох гэж байна. Тийм учраас намын даргаа солих хэрэггүй, гарман дээр морой солидгоо гэж. Бүр гайхаад байгаа байхгүй юу? Алтан хуйг дарга чинь морь биш хүн. Улсын хурлын сонгуул чинь гаран биш, сонгуул. Тэгэхээр ямар учраас Алтан хуйг даргыг морь болгочоод Алтан хуйг даргач гэсэн өөрийгөө морь гэж итгээд гарман дээр морой солидгоо юм бэ гэдэг эхний мессежийг танилцуулахад ийм байна. За, дараагийн мессеж нь юу вэ гэхээр хувьтай хүн хур борооноор гэсэн байна. За, энэ үг их сонирхолтой. Түрүүчийн энэ 7 хоногийн ихээр бас за ингээд мессежүүд маань ирээд ерөөсөө амраахгүй байна л та. Үзэгчдээ их олон мессеж ирж байна. Хувьтай хүн хур борооноор гэж өнөөдөр энх баяр Монгол Ардын улс орны намын дарга энх баяр Монгол улсын 3 дахь ерөнхийлөгч суллагдах ёстой өдөр нь юм байна. Тэр нэг шөнийн айхтар баривчилгаанаас хойш 14 хоногийг Төв аймгийн Цагдан хорих төвд өнгөрөөсөн байна. Гэтэл өнөөдөр суллагдах ёстой гэдэг өглөө намынх нь бөөн баяр болоод сэтгүүлчдийг дагуулад баглаа цэцэг тэрвэд явсан боловч хоригдох хугацааг нь бас сунгаж байгаа гэсэн мессеж ирсэн байна. Тэгээд хувьтай хүн хур борооноор суллагдах ёстой байсан чинь чон борооноор гэдэг бас нэг мессеж ирсэн байна. Сүүлдээ энэ үг маань хоорондоо холилдоод хувьтай чон хур борооноор суллагдана. Тэгэхээр нөгөө энэ хоёр гойг минь хүн биш чон болох гээд нөгөө 3 дахь ерөнхийлөгч гэж өөрөө хэлүүлэх дуртай байсан чинь өнөөдөр бол чон борооноор тийм учраас суллахгүй гэсэн байх юм. Намынх нь болохоор хувьтай хүн хур борооноор суллагдана гэсэн байна. За, дараагийн мессежийг уншъя гэж бодож байна. За, энэ бас их сонин мессеж байна. Улааныг баатрын хэрэгээр шалгаж эхэлсэн гэсэн байх юм. Улаан гишүүнийг энэ нь одоогоос бараг 8 жилийн өмнөх хэрэг шиг санагдаж байна. Гайлын Баатар ялаа эдлээ шоронд орсон тухайн үед улаан гишүүнийг бас энэ хэрэгт холбоотой байх ёстой гэсэн мессеж бас хэвлэлүүдээр гарч ирсэн. Яагаад улаан гишүүнтэй холбосон бэ гэхээр тэр үед бол Элбэг дөржийн засгийн газар ажиллаж ирсэн арчилсан нам тэр үеийн Монгол Ардын хувьсгалд нам 2 их хуралд 2 тэнцүү судалтай сонгогдсон учраас хаан сонголт гээд Эвнэгдлийн засгийн газар байгуулагдсан байсан. 2 жилээр ээлжилж төр барих ёстой байсан. Эхнийх нь Элбэг дөрж буюу арчилсан нам. Тэр нь ямар учиртай юм бэ гэхээр дахиад нэг мессеж ирлээ. За, одоохон мессежийг танилцуулна. Үзэгчид над руу янз бүрийн мессеж явуулдаг шиг байна. Гэхдээ Гайлын Баатрыг тухайн үед хориход улааныг дараагийн удаа их хурл ерөнхий сайд болгохгүй гэдэг үндслээр ийм хэрэг болсон. Мөн авилгатай тэмцэж эхэлсэн Монгол улсын ерөнхий сайдыг огцрууллаа. Элбэг дөрж 2 дахь удаага улсын хурлын танхимд бид олуулаа болоод ирнэ гэж гарч ирсэн санагдаж байна. За, түрүүнээс хойш дуурайд байгаа энэ утасны мессежийг үзье. За, энд юу гэнэ вэ? Улсын хурлын гишүүн Чулуунбат Гандан хийдийн Монгол банкны сан хөмрөгт хадгалагдаж байсан эд зүйлийг завшсан байж магадгүй гэсэн үндслэл гарсан байна. Гандан хийдийн
ихэнх юм хулгайд алдагдаад тэрүүгээр бас эрүүгийн хэрэг үүсгэж авилгатай тэмцэх газарт хамбламыг шалгах байгаа гэсэн мессеж явсан. Энийг бол Чулуунбат гишүүнийг ороох мессеж байсан байна гэж бас яриад байгаа юм л да. Тэгж ерөн хэвлэлийнхэн бичээд байгаа. Гэтэ би бол шууд гар утаснуудаараа мессеж аваад байгаа. За одоо энэ утсанд ямар мессеж ирсэн бэ? Ням дөрж өнгөрсөн даваа гарагт инх хоёрыг иргсэн. За үзэгчдээ би энд дахиад нэг утсанд бас мессеж ирж байна. Би энд бол ямар нэгэн үнэн мессеж, худлаа мессеж гээгүй. Зүгээр л ирсэн мессеж болгоныг уншиж танилцуулъя гэж бодож байгаа. Ням дөрж инх хоёрыг иргсэн байна гэд. Үнэн худлааг нь бол мэдэхгүй. Гэхдээ Монгол Ардын Хувьсгал намынхан болохоор худлаа гэж ярьсан. Би өөрөө тэр хоёрыг уулзаад зогсож байгааг нь яг бариагүй, хараагүй. Гэхдээ бас тийм асуудал болсон байж болох юм. Хэрвээ ням дөрж байгаа инх хоёрыг иргсэн бол зовх цагт нөхрийн чанар танигдана гэдэг шиг л юм болсон юм шиг байна. За одоо энд нэг мессеж ирсэн байгаа. За энэ нь болохоор Монголд олигарх байхгүй, монигарх гэж байдаг гинэ. Энэ нь өчигдөр Монгол улсын ерөнхийлөгч Элбэг Дорж иргэдтэй уулзахдаа хэлсэн үгэндээ Монголд олигарх гэж байхгүй, монигарх гэдэг юм а, хэл томьёог нь өөрчлөё гэсэн байгаа. Энэ бас их сонирхолтой мессеж юм шиг байна. Яагаад гэвэл Монгол улсын ерөнхийлөгчийн амнаас унсан үг болох нь тоглоом биш. Энэ хүн хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээх ёстой гэж бодож байна. Тийм болохоор одоо хэдүүлээ маргаашнаас эхлээд олигарх биш, монигарх гэж бичих ёстой юм байна. За одоо энэ утасны мессежийг үзье. Юу гэнэ? Монгол улсын 5 дахь ерөнхийлөгч нь Ням Дорж гинэ. Ням Дорж өөрийгөө Монгол улсын 5 дахь ерөнхийлөгч гэж боддог. Тийм учраас огцрох дурггүй гэж байна. Гэтэ энийг бас мэдэхгүй, үнэн худлыг мэдэхгүй. Ямар ч үсэн бэ ирсэн мессеж болгоныг танилцуулж байна. Өөрөө хизээж санал ширээтэй зуралддаггүй. Би тэгээ нэг албан тушаалын төлөө явж амиа өвдөх хүн бишээ. Би хайчаал увс руугаа яваад өгнө гэж хэлдэг. Манай Ням Дорж байгаа талаар мессеж ирсэн байна. За. Дараагийн мессеж нь инх хоёрыг өнөөдөр суллахаасаа өнгөрсөө. Юу гэнэ? Яллагдагчаар татсан гинэ. За яллагдагчаар татна гэдэг нь энэ хүн буруутай ял аваад одоо шоронд орж байгаа маа гэсэн үг биш л дээ хараахан. Гэхдээ яллагдагчаар татна гэдэг бол сэжигтэн байснаа арай илүү юмн дээр унжина л гэсэн үг. Яагаад гэвэл эрүүгийн байцаан шийтгэх хуулиар бол яллагдагч гэдэг бол одоо арай илүү харьяалалтай болдог, арай илүү өөр үүрэгтэй болдог, за эрхэн хязгаарлагддаг. Тийм учраас энэ хоёрыг суллахгүй нь бас асуудалтай болж байгаа шиг байна. Яг одоогийн байдлаар бол за энд бас нэг мессеж ирсэн байна. Энэ нь болохоор шүүхтэр энэ хоёрын тухай хурал болсон. Тэгэхээр шүүгчид суллах хүсэлтгүй байна гэсэн ийм мессеж ирсэн байна. За энэ утсанд болохоор маршлын гүүрийг яагаад ашиглалтанд оруулсан юм бэ? Энэ нэг ламтай холбоотой гинэ. За энэ ямар лам бэ гэхээр инх хоёр Монгол улсын ерөнхий сайд улсын хурлын дарга ерөнхийлөгч байхдаа маршлын гүүрийг огт засаагүй юм байна. Ер нь яагаад маршлын гүүр гэдэг юм баригдсан бэ гэвэл Чэ болсонгүй анх Монгол улсын төрийн тэргуун болсныхоо дараа нэг лам нь Чэ болсон чи өөрөө бас лам байсан гэдэг хүн шүү дээ. Лам байж байгаа. Тэгээд тэрнээсээ болоо хувьсгалын үйл хэрэгтээ оролцоод Оросд эрхүүд оюутан байсан гэд. Тэгэхээр бол хоошоо мөрөө гаргах нь сайн гэд хэлсэн. Тийм учраас хоошоо улсын нийслэл рүү яаж орох вэ гэхээр маршлын гүүрийг барьсан гэж. Дараа нь маршлын гүүрийг засварт оруулах чахад энэ хоёрыг даадаг. Чи жоохон буруу яриад байна гинэ. За би буруу ярьсан юм байна. Учир юу вэ гэвэл энэ хоёрыг хойд зүг рүү мөрөө гаргаж болохгүй гэсэн учраас маршлын гүүрийг засахгүй байсан юм аа. Энэ бол авилга хэл хахуултай холбоогүй, цэвэр хүний сүсэг бишрэлтэй холбоотой гэсэн байна. За энэ утсан түрүүнээс хойш нэг мессеж ирсэн байсан. Тийм ээ. Харин Элбэг Доржийг даадаг лам нь маршлын гүүрийг яаралтай засаж хойд зүг рүү мөрөө гаргах нь зөвөө гэсэн байна. Тийм учраас маршлын гүүрийг засаж ажилд оруулсан гинэ. Ийм сонин энд бас нэг мессеж байна. Монгол улсын 3 дахь ерөнхийлөгч инх хоёрыг
ерөнхийлөгч байх үед нь бас тэрнээс өмнө бас даадаг байсан, хувь зээг нь авч явдаг байсан лам нь чи ер нь хэл аманд орооцолдох гээд байна. Хэрэг төвөгтж орооцолдож магадгүй. Тийм учраас хойшоо харсан бурхан бариулаа гэд. Одоо тэр зайсангийн тэнд байгаа нэг том алтан шаргал хойшоо харсан бурхан байдаг шүү дээ. Тэрийг барьсан гинэ. За энд бас нэг мессеж ирсэн байсан. Тэр бурхан чинь дэлхий дээр огт тийм хойшоо харсан буддын шашинтны бурхан байдгүй. Хойшоо харсан юм бол чөтгөр шүгэлдэг гэж буддын шашин үздэг юм а. Тэгэхээр тэр бурханыг ямар учраас бариулсан бэ гэвэл зөвхөн өөрийгөө хэрэг төвөгт орооцолдуулахгүй төлөө барьсан юм а. Тэгээд гандан хийдийн лам бурхамчлан пүрэв дөрж хүртэл тэр нээлтийн ажиллагаанд оролцоогүй гэсэн. Ийм хөгжилтэй юмнууд их байна үзэгчтэй. Тэгэхээр хувь хүний одоо шашин шүтэх эрхийг бол хааж боож болохгүй. Гэхдээ бас янз бүрийн ламнар, бөөнөр олон юм ярихаар бол хүмүүс бол тэрэнд нь итгэдэг. Ийм л учир шалтгаантай гэсэн юм янз бүрийн мессежүүд явдсан байна. Өнөөдрийн мэдээлэл өндөр хөгжсөн нийгэмд бол одоо бор шувуу нисгэнгээ би энд ямар баахан бор шувуунууд барьж ирээд нисэж буухт нь орооцолдоод барьж авах гэдэг нь инээдэн болох. Тийм учраас би энэ чи хідэн гар утас тавьж агаад өнөөдрийн надад зориулж ирсэн мессежүүдийг уншиж танилцууллаа. За эндээс бүр дуудлага орж ирлээ. Дуудлагыг бол авахгүй. Харин мессеж гэдэг сэдвээр өнөөдөр ярилцж байгаа учраас хүмүүс мессежээ бичээрэй. Харамсалтай нь миний нэвтрүүлгийн цаг дуусч байна. Маргааш энэ цагтаа эргүүлцгээе. Баяртай үзэгчдээ.